Та бүгдээ амар гэрээ. Сонсогч подкастын шинэ дугаарт Дотоод иргэний сургуулийн Хэлний албаны сургуулийн 431-р дамжааны дэд дөрвж өсгөрөөд миний бие. Хэлний албаны сургуулийн 411-р дамжааны сонсогч өндөрлөл миний бие оролцоход бэлэн болсон байна. Энэ удаагийн подкаст нь өмнөх дугааруудаа бодвол арай илүү онцлогтой болох юм шиг надад санагдчихэв. Яагаад гэвэл өмнөх подкастуудад нэг ангийн найзууд, нэг оны он жавууд, нэг сургуулийн хамт олнууд ингээд хоорондоо ярилцаж оролцдог байсан бол энэ удаагийн дугаарт хосууд оролцож байна. Ундралаа одоо чи дотоод иргэний сургууль одоо тэр тусмаа Хэлний албаны сургуулийг яагаад сонгох болсон бэ? Ингээд энэ сонголтыг хийхэд чамд яг юу нөлөөлөв? Ер нь бол би ингээ багасаа хууль эрх зүй цагдаагийн чиглэлээр ер нь явна гэж боддог байсан, тэгэж мөрөөддөг байсан. Тэгээд яг энэ сургуулийг сонгох болсон шалтгаан нь гэх юм бол би ер нь яг 9-р ангиасаа хойш ингээд одоо ингээ яэштэй бэлдээ. Тэр нь бол ингээд мэржлээ сонгох тал руу хандж байгаа. Тэгээд тэр үед маань ингээд дотоод иргэний сургуулийн сонсогч нар ингээд өдийн цайны цагаараа ер нь бол манай сургуулийн орчимд аягүй их явдаг байсан. Ингээд цайны цаг болохоор ингээд гадуур дотор их явдаг. Тэгээд тэрийг хараад надад аягүй тийм гоё харагдаад энэ хувцсыг нэг л удаа өмсөд үзэхсэн ингээд аягүй их тэгж бодож мөрөөддөг байсан. Тэгээд бас ингээд хичээлээ тараад гэлгоо явах замдаа ингээд сургуулийн урдуур гарахад ингээд орой өглөө ер нь альж цагт ингээд харсан. Энэ сургуулийн хашаа руу ганцхан удаа орж үзэхсэн. Ер нь шалганаар нь ганц удаа орж үзэхсэн гэсэн бодол аягүй их байсан. Тэгээд бас 9-р ангида ахлах сургууль руу бас орё гэж бодож шалгалт өгж үзсэн боловч яг ингээд нэрнийхээ дээгүүр хасуулаад аягүй харамсалтайгаар орж чадаагүй. Тэгээд яг тэр маань ч хүртэл бодогдоод ингээ ер нь бол заавал орно гэсэн бодолтой байсан. Тэгээд ер нь бол яг энэ хүсэл маань ингээд ганцхан удаа өмсөд үзэхсэн, ганц удаа орох юмсан заавал орондоо гэсэн бодол маань яг энэ мэргэжлийг сонгоход нөлөөсөн болов уу гэж боддог. Тэгээд бас тэр тусмаа ингээд миний ингээд хамаатан гэр бүлийн талд ерөөсөө тийм цэрэг цагдаагийн хүн байдгүй. Тэгээд би бол ингээд хамаатан саднаасаа бол анх удаа ингээд цэргийн сургуулийг сонгон суралцж байгаа. Та бас энэ сургуулийг яг яагаад ямар шалтгаанаар сонгон суралцсан бэ? Ер нь сонгон суралцахад юу нөлөөлсөн бэ? За би ингээд анх 10 жилдээ л ер нь ингээд цэрэг цагдаагийн болно гэж боддог байсан. Тэр үедээ төгсгийн үед дотоод иргэний сургууль, Хэлний албаны сургууль гэдгийг ингээд мэдээд Хэлний албаны сургуульд элсэх шалтгаан болсон гэж боддог. Яагаад гэвэл би багасаа Хэлний цэргийн ангийн байралд одоо ингээд өсөж яг цэргийн хүмүүс цэргийн амьдрал донд өссөн болохоор ингээд Хэлний амьдралд орох шалтгаан болсон гэж боддог. Ундрал одоо чамд дөнгөж одоо энэ сургуульд ороод ингээд орсон сэтгэл одоо харин ингээд суралцж байх үе чинь сэтгэл хэр ялгаатай байгаа вэ? Анх ингээд ороход тэр байсан. Одоо ингээд ямар ингээд өөрчлөлт ингээд байгаа юу сэтгэл чи? Анх бол цэргийн иргэн анхан шатны мэдлэг олгох сургуулийн төвд очиод ингээд шантармаар зүйлс олон байсан боловч ингээд адилхан аавын охтууд, ээжийн өвгүүд ингээд бүгдээрээ л адилхан тэнцээ хичээж байгаа, өөрсдөө мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа. Тэгээд тэрийг хараад ингээд улам ингээд би биенээсээ бараг мотивац аваад энэ бол тэгээд 30 хоногийн турш өнгөрөө. Тэгээ яг Тангаргийн баярынхаа өмнөх орой аюу догтлолтой би ингээд 30 хоног ингээд чадсан байна. Би ерөөсөө дундаас нь шантарч гэрлүүг харъя гэсэн бодол төрсөнгөө гээд аюу өөрөөрөө бахархаад тэг шүн бараг нойргүй оноод ирж ирсэн. Тэгээд яг ингээд анх удаа орж ирээд сургуулийнхаа байралд ирээд хичээлдээ хамрагдаад эхлэхэд бол ер нь аюу тийм дүрм журм ихтэй ёсолж хүндэтгэхээс ахуулаад бүх юм аюу түүртэй санагддаг байсан. Тэр ер нь бараг тэрнээсээ болоод ч юм уу ер нь бол эхний нэг сар мар ер нь бараг ангиасаа гарддаг байсан. Тэгээ одоо байгаа өөрийнх нь нөхцөл байдлыг харьцуулаад үзэх юм бол ер нь ерөнхийдөө бол одоо хамаагүй тасцсан. Тэгээ өдрө болгон гүүх амар хэцүү байдаг гэсэн бол гээд тэрэндээ тасчихсан казармын амьдрал тэгээд нэгдүгээр курсын сонсогчийн амьдрал ёсолж хүндэтгэх нь хаашаач явсан гүдэг. Одоо ер нь бол тэр бүхэндээ тасаад ер нь энгийн л нэг угаасаа миний амьдралын нэг хэсэг болоод ингээд тогтцсон. Сая ингээд хоёулаа ингээд хамгийн анх удаа ингээд хаврын хээрийн дадлах сургуульд ингээд хамт явсан. Тэгэхэд чамд тийм хэцүү тулгамцсан асуудал байсан уу? Ер нь бол айгуу тавчуу цагийн хуваартай. Тэгээд айгуу тийм хоорондоо ингээд уулзах тийм боломж айгуу цөөхөн. Ер нь бол бараг олдохгүй. Холоос ингээд хоёр биений хараал Сексуалийн талбай дээр өглөө нэгтгэхэд оройн тоон дээр ингээл юм бол хальт хараал зүрдэг. Тэгээд бас утсаа ураалгах чинь ямар ч тийм холбоо барих боломжгүй
Тэгээ тийм нөхцөлд байхад ер нь л жоохон хүндрэлтэйсэн. Гэхдээ бас засар заагаараа орой соёл олон нийтийн цаг магаар захиа бичээд тэгээ ер нь захиагаар харьцаж ирсэн. Ер нь бол ганц хүндрэлтэй байсан зүйл нь яг одоо ингээ хичээл сургалтанд хамрагдаад ядрах биш яг ингээд хамт байгаа ч гэсэн ингээд уулзах чадахгүй байх мөч ер нь бол нэлээд хүн байсан. Тийм. Тэгээд ер нь бид хоёрын анх танилцсан түүхвэл дөнгөж одоо 1-р курсийнх манай сонсогчд маань ингээд ногоон оролтоосоо ирсэн байж исэн. Тэгээд яг ингээд дөнгөж хичээл орох гээд байж хахад ингээд би нэг юм ажилтай байсан маань нэг ажилд авах цаад бас ингээд юм CV орох шаардлагатай болоод тэгэхэд ингээд урд нэг ингээд сонсогч явж хахаар ингээд дуудаад чи ингээд CV яваад ирээч. Тэгээд ингээд нэг гуйжсэн. Тэгээд CV яваад ирээч гэж гуйгаад тэгэхэд ундрал байсан мөлий. Тэгэл ер нь бол нэг анх тэгж ингээд танилцчихсэн. Тэгээд цаашлаа тэгээд 3 билүү 4 сарын дараа тэгээд би ууг нь ингээд ундралыг CV яваад ирээч гуйжсэн чинь 3-4 сарын дараа 3-4-7 хоногийн дараа ингээд ундралын ингээд юмд өөрөөсөө ер нь бол банк өгдөг болсон байсан та. Тэгээд нэг тийм болж исэн. Ер нь бол тэгж л танилцчихсэн. Тэрнээс хойш тэгээд ингээд тэрнээс хойш л танилцаж эхэлсэн юм байна да. Анх ингээд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвөөс хойш анх ингээд сургууль дээр ирсэн цагаас эхлээд ингээд бүх зүйлийг мэдэхгүй бүгдийг ингээд шинээр суралцах хэрэг гарсан. Тэгээ яг тэр үед ингээд багш нар дамжаан дарга, ангийн орлогч төрөөч, ахлах төрөөч эдгээрээс манд гадна бас ингээд найзлуу маань тусалж дэмжиж мэдгүй зүйлийг маань бас их зааж өгдөг байсан. Тэ бас ингээд ундралтай анх ингээд уулзж хахад ингээд юм ярьж чадахгүй нэг жоохон тийм эвгүй санагддаг байсан. Тэгэл амар хичээл. Яг би чи ингээд 3 дугаар курс мөртлөө ингээд 1-р курсын ингээд сонсогчийн хажууд бие барайл амар хичээл. Ер нь бол амар тийм эвгүй байгаад байсан. Тэгээд миний хувьд бол ерөөсөө тэгж анх эвгүй ерөөсөө санагдаж байгаагүй. Яг л зүгээр анх бол харахтаа яг дээд курс ахлах гэж харж ирсэн. Тэгээ ингээд надаа ингээд ноутбук байдаг гэсэн. Тэгээ тэрийг аваад юмаа юм. Тэгээд би бас ингээд юм хийнгүүт зааж зөвлөөл энийг тэрийг тэгдэв. Энийг ингээд засчих, тэгээ засчих гэл ер нь бол хэлээд анх бол зүгээр л яг дээд курс ах юм шиг л санагддаг гэсэн. Тэгээ ер нь бол яваандаа тэгээд өөрөө ч гэсэн угаасаа хэлжсэн. Чи миний зүгээр дүү юм уу эсвэл спешиал дүү юм уу гэд. Ер нь бол тэгээд ингээд цэргийн сургуульд ингээд хүнтэй үерхэж болохгүй биш ер нь бол болно. Гэхдээ яг ингээд цаг хугацаагаа тооцоолоод ингээд хамт байх хугацаа бодоод үзэнгүүт айгүй ингээд хамт байх, хамт өнгөрүүлэх цаг хугацаа айгүй бага, цаг зав айгүй багтаа байдаг. Тэгээд тийм ч гэсэн ингээд хинхийнийхээ ингээд орон зайг ингээд өгөөд эрх чөлөөг нь олгоод ингээд хинхиндээ итгээд ингээд байгаадаа ингээд итгээд явж байгаа маань ер нь бол энгийн сургууль байсан бол ер нь бол хизээж тэхгүй байнга хамт байдаг болохоор ингээд яг ийм нандин зүйл бол байхгүй байх гэж боддог. Ер нь бол татаад иргээх сургуульд тэр тусмаа ингээд хэлийн сургууль цэрэгжилт чагсаалж байдлаар ингээд илүү байдаг нэг тийм цэргийн дүрмийн дагуу харьцдаг тийм сургуульд ингээд суралцах хугацаанд ингээд хүнтэй үерхэж байгаа да ер нь бол айгүй тийм нандин тийм хөөрхөн тийм дурсамж үдлээж байгаа юм шиг надад санагдаж байгаа. За би бас сая дадлагт явахдаа төрөжл 100 дадлагт явахдаа ингээд заставт нэг сар ингээд дадлага хийсэн байгаа. Тэр үед ингээд хэлийн ингээд Монгол Улсын хэлийн ингээд торгон хэлд ингээд хэлийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад ингээд ер нь бол амар тийм сэтгэл огшд юм бэлээ. За дундрал чи одоо ингээд 1-р курст одоо ингээд ороод ингээд орлоо. Тэгээд ер нь ингээд хэлийн амьдралыг ямараар төсөөлж ин чи? Миний бодлоор л ер нь бол алслагдмал газар тэгээд ер нь бол тогс үлжээ ер нь жоохон хомс байх болов гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол өдөр тутамдаа яг ингээд цөөхөн идэхэн хүний царайг хараад ер нь бол амьдрах байх гэж бодож байна. Яг одоохондоо бол яг миний төсөөлөл тийм л. Би бас сая нөгөө дадлага хийхэд ер нь бас дадлага хийгээгүй байхдаас ер нь тэгж боддогсэн. Дадлага хийхэд ингээд заставын амьдралд яг хэлийн амьдралд ингээд ороход ингээд нэг гэр бүл шиг заставын амьдрал маш тийм халуун дотон уур амьсгалтай. Манай ингээд дадлага хийжсэн заставын дараа маань бас заставын дараа ихнэр ингээд хоёулаа офицер хүмүүс ингээд
тэр ингээд став ингээд аав ээжнэр маань юм шиг ингээд бидэд ингээд амар тийм ингээд мэдгүй юм зааж өгөөд амар тийм амар дотн байдаг байсан юм. Ер нь ингээд тэр хоёрыг анхаарчаалаа юм эхэлчин хосууд хоёулаа ингээд овцорхон алсагдмал газар ингээд алсан бүдэл газар ч гэсэн тэр газартаа ингээд юунаас ч дутгааргүй тийм их хайр юунаас дутгааргүй их хайр тийм аз жаргалтай. Тэгэхэд тэр хоёрыг харахад л нэг амар тийм бахархмаар сэтгэл төрж ирсэн. Тэгэд би одоо дараа жил одоо ингээд төгсөөд яваад өгнө. Миний бас би ингээд дараа жил төгсөөд яваад өгнө. Магадгүй би ингээд хоёулаа ингээд хоёр өөр хэлээ ингээд тусдаа ажиллаж амьдрах гэх тийм ингээд тохиолдол гарахад чамд хэрэг тийм хэцүү санагдах бай. Ер нь бол тэгээд цэргийн амьдрал гэдэг чинь даргын тушаал яаж гарна, гарын үсэг хаан зурагдана, хаашаагийн зурагдана тэгээд ер нь бол тийшэл явах байх. Тэгээд ер нь бол цаанаа нууцхан хүсдэг хүсэл маань гэх юм бол ер нь бол нэг застав дээр хамт ажиллаад амьдрий гэж ер нь бол одоор мөрөддөг. Нууцхан тэгээд бас боддог. Гэхдээ бас даргын шийдвэр яг хаашаагийн тэгэл тийшээ бол улсын ил хамгаалахаар үүрэг авалт үздэг юм. Та ингээд суралцах хугацаанд сургуулийн нэрийг төлөөлөөд тэмцээн уралдаанд оролцдог. Энэ үед ер нь хичээл сургалтаа яаж тасалдуулахгүй авч явдаг вэ? За би ингээд анх 1-р курст орохдоо ингээд дотоод иргэн сургалт ингээд юм таеквондогийн ингээд баг байдгийг мэдээд анх ингээд оролцож исэн. Ер нь бол яг тэмцээн алгасалгүй л 1-р курсээс хойш ингээд тэмцээн уралдаанд оролцож явж байгаа. Ер нь бол яг хичээл бэлтгэл сургалтын хажуугаар хичээлээ аль болох гээд нөхөж хийгээд тэмцээн уралдаанд ингээд оролцсон байгаа. Тэгэд бас ингээд сая хамгийн сүүлийн тэмцээнд ихтэй надад амар тийм сэтгэлд үлдсэн гэж боддог. Би ч сая сүүлийн тэмцээнд оюутны 7 дугаар их наадам буюу фестивал тэмцээнд маа дотоод ирэх сургуулийн байралд болсон байгаа. Тэгэхэд би чинь нэлээд жин хасж орсон юм аа. 54 лөө хассан. Яг тэр жин хасахад яг тамирчин хүний хамгийн хэцүү нь яг жин хасалт байдаг. Маш их хөлсөн, сэтгэл зөөж бас ингээд тэрийгээ дагаад ингээд амар буураад ингээд бэлтгэл сургуультаа ч нэг амар тийм чанартай ихэ болоод ер нь бол нэг жоохон тийм хэцүү байдیں۔ Тэгээд яг тэгэхэд маань яг манай найз өхөн яг тэр ингээд ийм хэцүү үедэд манай найз яг миний ард ингээд баттай байж сэтгэл зүйн болон ингээд бас ингээд сэтгэл зүйн болон ингээд өөр тийм хэрэгтэй шаардлагатай бүх тусцааг надад үзүүлж яг тэрнийхээ үндсэн тэр ч юм уу би ингээд амар гэл ер нь бэлтгэл сургалт айлуулах тийм тасралтгүй хийгээд тэрийг тэмцээнээр хасах 54 кг-д ингээд жимдээ амжилттай оролцож мөнгөн медаль авч ер амжилттай оролцсон байгаа. Тэр ингээд ой надаа ингээд амар тийм дурсамжтай санагддаг байна. Одоо 1-р курсын сонсогч ингээд надаас ингээд 3-р курс ах танаас ингээд асуух нэг асуулт байна. Бараг энэ асуултыг ер нь бол хилчин офицерууд сонсогч ер нь бол бараг бүхэн мэддэг байх гэхэд бол би эргэлзэхгүй байна. Тэгээд эргэлзэхгүй байна. Монгол улсын хилийн тухай хуулинд заасан байдаг улсын ил хамгаалалт гэж юу вэ? За байдаг чинь ер нь би бас тэгж боддیں۔ Ингээд хилчин офицер хүн болгон одоо улсын ил хамгаалалт гэдэг юм одоо ер нь ингээд тиймэрхүү ингээд тийм тодорхойлтыг мэдсэн байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд за улсын ил хамгаалалт гэдэг нь улсын ил алжгүй дархан байдлыг хангах, Монгол улсын илийн үйл тогтоомж, хэлийн асуудлаар байгуулсан Монгол улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хэлийн зурас, бонд, бүс, хэл орчмын нутаг дэвсгэрт улсын хэлийн болон хэл орчмын дэглэмийг сахиулах, зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, цэргийн, инженер техникийн, мэдээлэл технологийн, тагнуулын, хэлийн төлөөлөгчийн арга хэмжээг хослуулан явуулж байгаа үйл ажиллагааг улсын ил хамгаалалт гинэ. Вау, гайхалтай. Би ингээд
саяны асуултыг ингээд бэлэгтэйгээр бяцхан бэлэгтэйгээр асуусан байгаа. Тэгээд хариулж чадсан болохоор өгөх гэсэн. За. За баярлаа. Баярлаа. Зүгээрээ. За тэгвэл би бас ингээд энэ подкаст орно гэд мэдснээс хойш ингээд ерөн ойрт яг хаврын ихээрийн гаралтаас хойш захиа өгөөгүй юм байлээ гэж бодсон. Тэгээд яг энэ хүчийг дайлантуулаад ч юм уу ингээд өчтөр орой нэг захиа битсэн байгаа маа. Тэгээд энийг ингээд чамд ингээд өгье. Ароншаарай. За баярлаа. За баярлаа. Та ингээд дараа жилийн үдээд 4-р курст ороод ер нь бол хонхны хоёроо игээд төгснө. Тэгээд энд ингээд суралцах хугацаанд ямар зүйл ингээ хамгийн үнд цэнтэй зүйл гэж өөрийнхөө хувьд ингээ бодож байна. За би яг энэ сургуульд ороод яг ингээд 3 ингээд зүйлээ ингээд олж авсан гэж боддیں۔ Нэгт бол угаасаа ингээд энэ цэргийн сургуульд орсноос хойш ингээд яг цэргийн амьдрал ингээд юм хүмүүжил хүнээс үг даах ингээд сэтгэл зүйн ингээд төвчээр ингээд хатуужлыг олж авсан гэж одоо би боддیں۔ Дараат нь бол гэвэл ингээд бас ингээд энэ сургуульд ороод нэг амар тийм хөөрхөн сонсогчд оролцсон. Тэгээд бас ингээд хэцүү үед маань ингээд жаргал зовлонтой ингээд хамт үед маань дандаа хамт байдаг. Ингээд найз өхнөгөө бас ингээд олж авсан гэж боддог. Гуравт гэвэл анги хамт олон онжав яг ангийн найзуудаа ингээд найзуудаа ингээд яг нөхөрлөлийг олж авсан гэж боддог. Бас манай аав тэгж хэлдэг байсан. Зөв явсны минь шагнал зөндөө олон найзууд минь юм шүү. Хүн явсны минь бэлэг хүрээлсэн олон нөхөд минь юм шүү гэж манай аав тэгж хэлж ирсэн. Яг энэ үгтэй ингээд одоо адилх юм уу ингээд манай анги хамт олон ингээд найз нөхөд хайртай хүн багш офицер албаагч маань сургуулийн ингээд бүрэлдэхүүн маань яг нэг гэр бүл шиг ингээд нээлттэй мэдгүй юм байвал ингээд хэлж өгдөг. Ингээд ер нь бол тийм гэр бүл шиг байдаг гэж бодд юм да. Миний хувьд ч гэсэн ер нь бол үндсэнтэй гэвэл ер нь бол төгсөөд ирэх үед яг иймэрхүү зүйлс орж ирэх байх гэж бодож байна. Сонсогч подкастын энэхүү дугаар маань ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.